хүн маань зурагт үзээс салахгүй болохоор нэг чинь салхинд гарах санаатай тоглоомын талбай руу хаатгарсан юм л та. Тэгээд яг хүн маань тоглоод их чинь нэг ном уншаа суудсан. Тэгээд нэг гарсан чинь хүн маань байдгүй. Гэртээ орцсон болов гэж бодоод араас орж ирээ харсан чинь гэртээ ч байдгүй. Тэгээд их ч надад аавд нь юу гэж хэлнэ? Одоо яах вэ их чинь? Хүүч нь урд нь ингэж алга болж исэн тохиолдол байгаа юу? Хашиж явж байгаагүй. Эмээ өвөө ах дүүсийнх руугаа ч юм очдог аль байхгүй юу? Тэд нар чинь бүгдээрээ Америкт байгаа байхгүй юу? Бид хоёр хавар араас нь явах гэж байсан. Еглийн мэдээнээр өнөөс танд шуурхай мэдээллийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд алга болсон гэх мэдээлэл их ирэх болсон. Тэгвэл мөн үүнтэй адилхан бага насны хүүхэд алга болсон мэдээлэл дөнгөж сая бидэнд ирээд байгаа юм а. Банзрагчийн дүүлэн 6 настай эрэгтэй 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон байна. Алга болох үедээ цэнхэр өнгийн юудэнтэй цамц болон цэнхэр өнгийн жинсэн өмд цагаан өнгийн пүүцтэй явсан байна. Энэ хүүхдийг харсан үзсэн хүмүүс ойролцоох цагдаагийн хилцтэй мэдэгдэх буюу 88 тэг 7 65 11 88 тэг 37 47 утсанд хандна уу мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах болон мөн их хэмжээний мөнгө шаналлыг амлаад байгаа юм а. За, хүмүүс олдгоо. Одоохондоо ч олдоогүй л байна л да. Гэхдээ манайхан бүгдээрээ хичээж байгаа. Байж болох бүхэл газруудаас сургалсан. Ямар ч лсэн таны хүн амьд байгаа. Тэгээд хүн маань олдох арга тал юу байна уу? Их чинь юу наавд нь юу гэж хэлэх вэ? Юу нь яах вэ? Би харин танаас нэмэж хідэн зүйл асууж тодруулах гэдэг. Гэрт чинь шууд хэллэггүй хүрээд ирлээ л дээ. Та хүүгийнхээ аавын талаар жаахан яриач. Миний хүүгийн аавыг банцрагч гэдэг. Америкийн Сиэтлд байдаг юм л та. Тэндээ Чингисийн халуун тогоо гэд ресторан ажиллаулдаг. Ер нь ах дүүгрээ бүгдээрээ л тэнд амьдардаг. Тэгээд хүүбит хоёрт нэг сард хэдэн төгрөг явуулдаг. Тавчхантаа л ийм л байна. Та хоёр яагаад тийш яваагүй юм бэ? Үгүй яах вэ? Наандаж их чинь хэл мэдэхгүй. Яг бантрагчийг явдаг үед бас ээж маань би мутаад хүнд ер нь ихүр хоёр нэг л утаа заяадаг штэ. Би танаа гэр бүлийн альбомыг үзэж болох уу? Тэгээд
тайвширтаа навчаагч. Игч надад тэгээд аавд нь юу гэж хэлэх юм бэ? Юу гэж хэлэх вэ? Та хамгийн гол нь тайван байгаад уцаа сайн чагнаад байж заяа. Энд тэндээс хүмүүс залгаж магадгүй шүү дээ. Уцаа чагнаа. Өхөө манай өөрөө залгаж чадахгүй шүү дээ. Ээж их уцсны дугаарыг ч мэдэхгүй. Тэгээд ч тэр өдөр бид хоёр хоёулаа уцаа үлдэгээ явцсан мэс. Гэхдээ яг энэ тэндээс хүмүүс залгадаг ч юм уу? Эсвэл мөнгө төгрөг нэхий залгаж магадгүй шүү дээ. Үгүй яг тэгж магадгүй л гэж. Та ер нь хүүгээ алга болсон талаар аавд нь хэлсэн дээр баха. Оо. За сайн үг хэлмэ. Сайн. Ажил гайгүй. Гайгүй дээ. Чиний ажил гайгүй. Гайгүй. Ямар сонирхолтой хэрэг? Оо, дүлгөөний шүтэн сайж уу. За зөвтэй. Навчаагчийг харахаар бүр сэтгэл өвдөд ах юм аа. Хүүгээ л хурдан олоод өгч гэсэн. Хариу нь хэр удаж гарах вэ? Удахгүй гарч байгаа. За ойлголоо. Бано. Хүмүүс ханаа уцaalт тавиараа. Бано, юу хүснэ чи өгөө. Тэгвэл яг тооны дотор хар үргэлжлүүлээ. Баатад яриад хойд тэгний хөшөөний хөшөө татвараа дөрөв модны явуулж тавиараа. За ойлголоо. Ээж! Миний хөө!
За амраа гэрээ. За сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайхан. Чи дайжгүй юу? Таны буйнаар сайхан л амарлаа. Урд шин навчаагийн гэрийн болон гар утсах нь ямар ч дуудлага ирсэнгүй. Техникийн саадал ч юм уу, тоог цахилгаан тасарсан юм гараагүй үз. Гомдож иш юм өртөвчөө. За алгалаа. Амраа гэрээ хашиж байгаа. Амраа гэрээ. Нөгөө алга болсон хүүгийн талаар сурагдуулд уу? За өчигдлийн саад болгоцсон хүүхдүүд том 13-аас 15 насны хүүхдүүд байсан. Тэр дунд лав байгаагүй. Хүүгийн зургийг олонний хөлийн газруудаа байрлуулсан байгаа. За ойлголоо. Баярлалаа танд. Баярлалаа. Амраа гэрээ. Юу болсон юм бол? Уучлаарай би өөр хүүхэдтэй хамт орчиж. Баярлалаа. Мано. Төлөвөний ээж юу? Тийм байна. Миний хүү хаана? Үгүй авахыг хүсэж байгаа бол миний хэлхийг анхааралтай сонс. Цагдаа магдаа гэж тэнэгтэлэх үгээ харахгүй гэж мэдэрээ. Мөнгө бушуухан тэр заасан галууд аваад ичтэй. Үгүй мөнгө өгснийхөө дараа хараарай. За ойлголоо. Одоо л авчир. Уул оройтой шүү. За. Би одоо яг хараад яваад очлоо. Төвөө субъективын байр тодорхой боллоо. Дахин хэлээс субъективын байр тодорхой боллоо. Таны бүрэн дэжтэй. Ошоо. Чи ошоо. Би яагаад чичтэй гарах. Ошоо. Би бүрэн стагаад ошоо. Таны хүн амттай. Ошоо. Ошоо. Дай. Ошоо. Ошоо. Би таны компьютер.
хохирогчод яах гэж худлаа ирсэн юм бэ? Зургатаа баахан яриад мөнгө төгрөг амлуулахлаар юмыг яаж мэдвэг бол залхацсан шин. Танаа дээр шалгаж байгаа утаатын дорж нь манай төвийн хяналтанд байдаг сэтгцийн ихтэй хэрэг хүлээж чадваргүй хүн юм байна. За ойлголоо. За би тантай эргээд холбооё. Хоолой идэж дуусгачаад нөгөө газраар явж аваад өгөөрэй мэдээч. За. Та
Их чинь ээж рүү нуцаараа ирчихсэн. Одоо удахгүй хүрээд ирнэ за. Өсч гин үү? Минийхөө. Ээжигээс асуу. Таныг бусдын хүүхдийг хулгайлсан, ашиг олох зорилгоор айлхан сүрдүүлсэн, хүн барьцаалсан гэмт хэрэгт с ิจ гтнэр саатуулж байна. Таныг улсын өмгөөлөгчийн их гэрэл өмгөөлөх болно. Барьцаагч. Юу ч ойлгохгүй. Юу хулгайлах, юу барьцаалах. Дөлгөөч миний хүүхэд шүү дээ. Танд бичиг баримт байна уу? Манайгээр 2 жилийн өмнө шатцсан. Хүүхдүүд өмсөх хувцастайгаа л үлдсэн. Өөр хүч яахгүй. Хүүгийн ээж нь хаана байдгийг? Дөлгөөнийг дөрвөлчээд удалгүй хатгаар нас болцсон. Танаас ДНК-гийн шинжилгээ авч хүүгийн төрсөн эцэг мөн биш гэдгийг тогтоох болно. Тэр чинь тэгээд найдвартай тогтоох уу? Таал худлаа яриагүй бол хүүгийн төрсөн эцэг мөн биш гэдгийг 100% найдвартай тогтоох болно. Хамаалах. Тэгвэл тэр үгээр тогтоолгоё. Гол нь би хүүгэл амар. Миний л хүү. Юу амар. Сайн байна. Би Дүлгэнтэй уулзах гээд ирлээ. Сайн байна. Хүү маань улаан морхон тассан бол та эмч хөл хоригсон л дээ таварч болохгүй.
Тийм үү. Ороод нэг уулзаадах юм. Гү би танд манай хөө өвчтөй байна орж болохгүй гэдэг юм шүү. За дээнхийн шинжилгээний хариуг харахад бүхтэр дөлгөөний эцэг биш гэж гарч ирж байна да. Тэгвэл бүхтэр л худлаа ярьсан болж таарч байна л да. Ширээн дээрх материалаар бол тийм. Ихтэй ер нь би өөрөө биеэр очиж яваагүй материалаар дүгнэлт гаргах дургүй хөвч юм. Ингээд энэ дөлгөөнийх яг мөн үү? Асуултанд зөвхөн тийм үгүй гэж хариулна. Асуулгын явцад нүдэн анахгүй бас аль болох хөдлөхгүй байхыг хичээгээрэй. Асуулгын зааврыг ойлгосноо? За, ойлголоо. За, асуулгыг эхэллээ. Таныг бүхтэр гэдэг үү? Тийм ээ. Та энэ хүүхдийг таних уу? Тийм ээ. Таны хүү хөдөл гэдэг үү? Үгүй. Дөлгөөн таны төрсөн хүмүүн үү? Тийм. Таны бичиг баримтууд галт өмөрч чадсан гэж та мэдүүлсэн байна. Энэ үнэн үү? Үнэ. Таны эхнэр хатгаа өвчин нь асуурсан уу? Тийм ээ. Та ашиг олох зорилгоор бусдын хүүхдийг улгаалсан уу? Үгүй ээ. Танд энэ хэргийн талаар нуусан зүйл байгаа юу? Үгүй.
За юу болов? Гэрт нь хүн байдгүй дээ. Нэг хүүхэд асрагч их байдаг юм байна. За. Юу ч гэсэн тэдний гэрээг заалгаад авчихлаа. Чи цагаан нимбо хоёртай навчаагийн хаус руу яваад. Энэ навчаагийн хаусны хаяг. Ойр авдан с ิจ гтэй зүйл олж харсан хүн байж магадгүй сайн асууж сурлаарай заяа. Би асрагч явах руу явлаа. Тэгээ гурваас ихтэй үе. Сайн байна уу та? Сайн байна уу? Би дүүргийн мөрдөгч дэслэгч Гэрэлмаа гэж хүн байна л да. Тантай дөлөөгээд нэг хүүгийн талаар ярилцах гээд. Ээжийг нь навчаа гэсэн. Та таних уу? Тань. Та ороо. За. Энэ дөлөө мөн үү? Танаа хөрсүүд ойрын үед гэртээ байсан уу? Ойрын үед нь харагдаагүй. Хамгийн сүүлд энэ байшингийнхаа хойд нөхөж байгаа хүн байсан. Тийм үү. Та надаа заагаадгүй. Та энэ зургийг хавтаа.
байна. Бид нэр Навчагийн байрны баруун талаас бага насны хүүхдийн уулсан зогсооллоо. Шүүх шинжилгээний баг ирээд ажиллаад дуслаа. Одоо бид нар хөдөлж байна. За, тэгээ. Бөмбөг. Дараа. Бөмбөгтэй. Бөмбөг. Дараа нь болтгүй яа. Бано. Бэн. За. Оо яа. Гэлүүгээ газ орох. Чухал яарал яваад байна л та. Яг гэрийнхаа үднээс гарч байна. Ачлаа. Яг удаа. Яна!
байна.